За баярлалаа. За гişүүд маань бас энэ чухал асуудлаар санал хэлж байгаа та ерөнхийд нь би агуулгын хувьд санал нэг байна. Энэ нухацтай ярих хэрэгтэй асуудал юм аа гэдэг дээр. Тэгээ илүү энэ ач холбогдол тал дээр бол бүгдээрээ ойлгож байгаа. Ямар одоо давуу талуудыг энэ цахим орчин хангаж өгдөг вэ? Тэр дотроо ялангуяа төрийн үйлчилгээ, төрийн ажлыг нээлттэй ил тод болгох гэдэг ингээд ярих юм бол өмнө засгийн газруудын үед авч хэрэгжүүлж эхэлж исэн бодлого, саналууд, зарим нь ажил болж, зарим нь ажил болж чадаагүй байгаа гэдэг ингээд олон зүйл байгаа л да. Тэгэхээр энэ бүгдийн маань гол юу нь бол зохион байгуулалттай холбоотой байсан болоо да. Залгам чанар энэ бодлого нь бас маш тодорхой тууштай, тогтвортой байж чадаагүй учраас нэг ийм эрээвэр хураавар маягийн болчоод альж талаас нарсан бахан асуудал байгаа юм шиг нөгөө талаас бас засаг талаас хариуцсан агентлаг талаас харах юм бол нэлээд ажлууд хийгээд байгаа ч юм шиг. Тэг үр дүн нь болохоор нэг үр тодорхой наалдаж өгөхгүй, мэдрэгдэж өгөхгүй байгаа ийм зүйлүүд байгаад тах шиг байна л да. Тийм учраас энэ дээр зохион байгуулалтаа ер нь хэрвээ энэ дээр төрөөс их хурлаас энд бодлогыг нь ер нь эргэж нэг хараад системчлээд бас нэг иж бүрийн тийм тогтвортой зөв болгох тал дээр нь санал гаргая гэсэн санааг агуулж энэ цахим бодлогын төр хороо байгуулах ийм бодол одоо саналууд гишүүд маань гаргаж байна гэж ингэж ойлгож байгаа. Энэ утгаар нь бол бас эргэж үзээд нэгтлээд ярья бодлогоо бас нэг сайн цэгцэлье гэдгийг бол би санааг нь бол дэмжиж байна. Харин энэ хийхдээ бол дахиад нэг тийм төрүүчийн алдаанууд болон зарим зүйлийг давтаад өөрөө лоозон биш ажил болох тал дээр нь бол харах хэрэгтэй байх. Тэхийн тулд мэдээж хэрэг ерөнхий зүйлүүдэд одоо зорилгоо бол улс төрчид хэдийгээр гаргах хэдий ч гэсэн бодит дүгнэлтийг бол за миний хувьд л харахад мэрэгжлийн энэ салбарыг энэ мэдээллийн технологийн чиг хандлага энэ зүйлийг ойлгодог ийм хүмүүсээр бас нэг тийм ажлын дэд хэсэг гэдэг юм уу ийм одоо зөвлөх хэсэг гэдэг юм уу гаргаж ингээ эндингүүрээ тийм нэг SWOT анализ маягийн хийлгэх нь зүйтэй баг. Ямар давуу талууд өнөөдөр бидэнд бодит давуу тал байгаа юм, ямар сул тал бидэнд байгаа юм, Монгол улсын хувьд төрийн бодлогын хувьд, хууль эрх зүйн орчныхны хувьд, технологийн хувьд, за гарсан бодлого шийдвэрүүдийн хувьд нь за ямар одоо аюул занал threat гэж ярьдаг, ямар одоо болгоомжлох ёстой зүйл байгаа юм. Ямар одоо потенциал бидэнд байгаа гэдгүүдийг маш тийм одоо мэдлэгтэй, мэрэгжилтэй хэсгээр гаргуулад ингээд харж дүгнэлт хийх ёстой байна. Тэгэхгүй бол одоо зөвхөн ингээд зорилгоо хүсэж байгаа зүйлээ ярих юм бол бүгдийг л одоо сайхан хийгээл янзлаад өгмөр байдаг. Тэг яаж хийх вэ, яаж хүрэх вэ зорилгондоо гэдгийг бол мэрэгжлийн талаас нь тэр технологи талаас нь маш зөв хийгээд тэр одоо дэвшүүлж байгаа зорилтуудаа тэг яаж хангуулах вэ гэдгээ. Тэгээд тэрийг үндэслээд эрх зүйн орчинд стратегийн үзэл баримталд нь ямар зүйл хийх вэ гэдгийг нэлээд нухацтай боловсруулж хийх шаардлага гарах бах. Энд мэдээж хэрэг засгийн газрын холбогдох байгууллагууд, мэрэгжлийн одоо байгууллагууд нь нэлээд идэвхтэй оролцож хийх ёстой зүйл болох байхаа. Тийм учраас тэр дэд хэсгийг байгуулах тал дээр бол нэлээд анхаарах ёстой байх. Даалгавраа өгөх, чиглэлээ өгөх асуудлаа бол их хурлын гишүүд ажлын хэсэгт орж байгаа нөхдүүд маань бол нэлээд за санал байна.